За сайн байцгаана уу? Дахин одоо нэг бичлэгээрээ та бүхэндээ уулзж байна. Тэгээд ер нь бол сүүлийн 2 жил бараг айгүй идэвхгүй байсан Facebook пэйж дээрээ. Тэгээд тэр шалтгаан нь болохоор би шинэ сургуульд ороод тэгээд дээрэс нь одоо гадаадын айгүй олон шалгалтанд бэлдээд тэгээд шалгалтуудаа өгчээсэн. Тэгээд тэрнээс гадна бас нэг гадаадын сургуулиуд руу ингээд өөрийнхөө өргөдлийг явуулах гээд айгүй завгүй байсан. Өргөдлөө явуулсныхаа дараа нь би ингээд Америкийн UK их сургуулийн одоо хятадх салбар буюу Duke Conshan гэдэг их сургууль 100% нэвтрүүлэгтэйгээр тэнцсэн. Тэрнээс гадна Торонтогийн их сургууль University of Toronto их сургууль бас тэнцсэн. Гэхдээ хараахан 100% нэвтрүүлэг авч чадаагүй. Тэгэл ер нь завгүй байлаа. Гэхдээ одоо би буцаад ирсэн. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр болохоор та бүхэндээ Яшийн одоо 4 хичээл дээр би ингээд дүүцүүлээд 800 авсан. Тэр тухайга хуваалцахаас гадна хэрхэн одоо ингээд шалгалтууд дээрээ ингээд үр дүнтэй ер нь бол хичээлээ үр дүнтэй хийх вэ гэдэг тухай та бүхэндээ хуваалцъя гэж бодсон. За тэгэхээр Яш дээр ингээд энэ жилээс одоо боловсролын үнэлгээний төвөөс гадаадын олон улсын стандарт шалгалтуудыг одоо Яшийнхаа тодорхой оноотой үзүүлдэг болсон байгаа. Тэгээд миний бие болохоор одоо математика SAT-ийн математикийн дүнгээр үзүүлсэн. Мөн би болохоор Cambridge-ийн математикийн AS дээр бас A үнэлгээ авсан. Тэрийгээрээ бас үзүүлж болно. Тэгээд бас Cambridge-ийн хим, биологи гэсэн шалгалтын дээр Cambridge-ийн хим биологийн AS level гэх шалгалтын дээр нь A үнэлгээ аваад тэрийгээ 800 оноод үзүүлсэн байгаа. Тэгээд IELTS-ийн болохоор 7.5 гэсэн үнэлгээгээр Яшийн 800 гэдэг оноод үзүүлсэн байгаа. За тэгээд би ингээд энэ тухай миний 4-800-гийн 800 авсан гэдэг энэ мэдээ маань айгүй хурдан тархачихсан. Би нэг удаа тэр нэг 800 оноотой хөлтөд өнгөө хоолойгүй өгнө гэхээр өнгө хүчиж авсан чинь тэгээд хоол идэх гээд очисон чинь тэгээд гээл мэдээ задарсан. Тэгээд тэрнээс ингээд аюу олон одоо 9 10 дугаар 11 дугаар ингээд дараа жил 12 дугаар ингээд орох хүмүүс ингээд надтай холбогдоод тэгээд яаж ингэж хичээлээ бэлддэг вэ? Яаж үр дүнтэй суух вэ? Яаж залхуурлаа одоо давах вэ? Тэгэд бас өөрийнхөө жижигхэн шалгалтанд бэлддэг байсан одоо нууцаасаа ч юм уу типүүд хуваалцаач гэж хэлсэн. Тэгээ тэр ингээд санал хүсэлтийн дагуу энэ бичлэгний одоо энэ санаа маань гарч ирсэн байгаа. За тэгэхээр миний хувьд болохоор би хамгийн ихний зөвлөгөө маань өглөө илүү хичээл сайн хийдгүү эсвэл орой илүү хичээл сайн хийдгүү гэдгээ мэдэх хэрэгтэй. Миний хувьд болохоор ингээд өглөө илүү хичээл хийдэг байсан. Тэгээд өглөө тийм болохоор би 4 цагаас босоод тэгээд хичээлээ хийдэг байсан. Яг цагийн хуваараа одоо ингээд та бүхэнд харуулчих. Тэгээд ер нь бол ингээд миний хамгийн яг тийм нөгөө нэг AS-ийн шалгалтанд бэлдэж явах үеийн хуваар нь байна. Тэгээд одоо энэ дээр жишээ нь 5 цагт энэ үед болохоор яг 5 цагт босдог байсан байна. 5 цагт босоод 30 минут одоо өглөөний цай уугаа. Тэгээд дараа нь дахиад 30 минут йогагаа хийдэг. Тэгээд дараа нь математик, хим, биологи дээр 1.5 цаг, 1.5 цаг, 1.5 цаг гэж тус нь бэлддэг. Тэгээд тэр бэлддэг одоо хичээлүүдийнхаа завсраар нь болохоор нэг юм 15-аас 30 минутын жижиг завсарлага авдаг гэсэн. Тэр завсарлагуудаараа би бол төгөлдрөөр тоглох ч юм уу, эсвэл жаахан social media авах ч юм уу, эсвэл ном унших арай өөр, тэр хичээлүүдийнхаа топикоос арай өөр одоо толгоогоо жаахан амраах, сарниулах маягаар гэж хийдэг байсан. Дараагийн нэг зөвлөгөө маань болохоор энэ өдрөө айгуу сайн төлөвлөж байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд би болохоор bullet journal миний яг өдрөө төлөвлөдөг техник маань болохоор bullet journal-ыг ашигладаг. Тэгээд анхандаа бол bullet journal-ыг эхэлж байхдаа айгүй ингээл янз бүрийн өнгө ашиглаад айгүй цэвэрхэн хөөрхөн нүдэнд зулаахан харагдуулах гэж хичээдэг байсан. Тэгээд сүүлдээ одоо бүр ингэж айгүй гоё одоо стикерүүд нэр нааж гоё идэг байсан. Гэхдээ одоо сүүлдээ болохоор бүр хар цагаан л байж ивэл болцдог болсон. Тэгээд bullet journal-ыг хөтлөх дээр бол
би аюу их зөвлөж байна. Тэгээд заавал цэвэрхэн, хөөрхөн, хамгийн өнгөлөг нь байх албагүй шүү гэж хэлмээр байна. Тэгээд за дараагийнх нь болохоор одоо bullet journal дээр тэмдэглэх өөрийнхөө өдрийг төлөвлөх явахдаа хитрхи их цагнд бити баригдаарай гэж хэлмээр байна. Би болохоор ингээд өмнө нь ингээд за яг 30 минутанд өглөөний цайгаа юм. За яг тэрний дараа одоо 4 цаг 45 минутаас 5 цагийн хооронд йога хийнэ гэдэг ч юм уу. Яг ингээд хитрхи баригдмал байдаг байсан. Тэгээ тэрнээсээ жаахан одоо 2 минут 3 минут хоцорчхороо ингээд цанаасаа ингээд харамсаад ингээд ууралдаг байсан. Тэгээ тэрнээсээ болоод айгүй одоо хичээлээ үр дүндээ хийж чадахгүй болчдөг байсан. Тийм болохоор сүүлдээ болохоор зүгээр л бүтэн өдөртөө за нэг энэ юмд ийм цаг зарцуулна шүү гэдэг тиймэрхүү байдлаар төлөвлөдөг болсон. Тэгээд бас тэрнээс гадна сошиал медиа дээр ингээд цаг аягүй их алдчих гад байдаг. Тийм болохоор би ингээд утсан дээрээсээ бүх сошиал медиагийнхаа одоо аппликейшнуудыг устгачдаг. Тэгээд компьютер дээр сууж явахдаа тэр вебсайтуудыг нь блоклчдаг байсан. Тэр блоклдог вебсайтынх нь одоо нэрийг нь энэ дээр харуулчих. Тэгээд тэрнээс гадна хамгийн их одоо миний өмнө нь ихтэй алддаг байсан юм болохоор бас дуу сонсохоо дуу ингээд үгтэй дуу одоо сонсоод байдаг байсан. Тэр нь ингээд нэг мэдсэн чинь дундаа итлүү төвлөрсөн байдаг байсан. Тэгээд тийм болохоор одоо бол та бүхэн зөвлөхтэй бол үгтэй дуу айлуулах битгий сонсороо. Тэгээд тэрний оронд classical music ч юм уу ямар эсвэл одоо ингээд чимээ ихтэй орчинд байгаад юм бол ингээд brown noise, pink noise, black noise гэдэг тиймэрхүү юм YouTube дээр байж идэг. Тэр нь болохоор айгуу чанга би юу ч байхгүй юм шиг ингэж болоод байгаа тийм техник байдаг. Тэрийг бас хэрэглэж үзээрэй. Тэгээ яг шалгалтаа өгөх гээд одоо яг сүүлийн одоо шалгалтын төхөөд нэг 2-7 хоногийн ойрхон болчихсон шүү дээ. Тэр үед миний барьж исэн нэг юм болохоор ийм хоолны дэлгэн барьж исэн. Тэр нь аль болох чихэр багаддаг, чихрийн хэрэглээ, гурилын хэрэглээ хэрэглээг нь аюу их багасгасан. Тэр нь болохоор одоо шинжлэх ухаанаар одоо хүний анхаарал төвлөрөх чадварт аягүй их нөлөөлдөг гэсэн нэг тийм судалгаа байт юм байлаа. Тэгээ тэрийг хараад өв дээрээ туршиж үзсэн. Миний хувьд бол над дээр ажиллах шиг болсон. Тэгээд мэдээж ингээд яг төвлөрөөд сууж яхад ингээд байн одоо ус уух ч юм уу, үзгээ мартсан, баллуураа мартсан ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд мартцсан гэдэг тийм шалханаас болоод ширээгээ орхиод босох шаардлагууд гардаг. Тийм болохоор тийм байдлаар өөрийгөө ингэж хичээлээсээ саадлахын тулд өөртөө хэрэгтэй бүх юмнуудаа ингэж бүгднгийн ширээн дээрээ цуглуулж хэрэгтэй. Тэгээл за хими биологийн шалгалтын хэвд болохоор ингээд 7 хоногтой ч юм уу 3 хоног тутмаа ч юм уу ингээд өөрлөө сорил гэх юм уу тийм байдлаар ингэж шалгалтыг өгөх хэрэгтэй. Тэгээ яг цагаа тавьж байгаад өмнө нь хизээч хийж байгаагүй материалаараа ингээд өөрийгөө сориод ямар ч юмнаас харах боломжгүй яг шалгалтын орчинд ингээ бүр шалгалтаа өгж байгаа юм шиг хийдэг. Тэгээд тэгж хийдэг. Тэгээд дараа нь тэр шалгалтуудыгаа яг цагтаа хийж дуусаад шалгана шүү дээ оноогоогоор. Тэгээд шалгаад одоо за 50-аас за 35 авчлаа гэж бодох юм бол тэр 15 оноогоо яаж алдсан бэ гэдгийг айгүй сайн маш сайн анализ хийх хэрэгтэй гэж боддог. Тэгээд тэгээд сайн анализ хийж чадах юм бол дараагийнхаа шалгалтын дээр дараагийн тиймэрхүү яг тийм асуултан дээр тийм төрлийн асуултан дээр дахиж алдахгүй гэсэн. За тэгээд яг шалгалтын материалуудаа одоо номноосоо ингэж уншаад байвал одоо зөвхөн номоо ашиглаад иж болохгүй мэдээж. Тийм болохоор ингээд номч юм дузаа юм байгаа шүү дээ. Тэр дузаа номын одоо ингээд эргүүлээд байхаар яг тэр хэсэг нь таанаа ингээд олох гэж цаг алддаг. Тийм болохоор ингээд ер нь цаг айлах багаалдахыг хичээх хэрэгтэй. Тэгээд тийм болохоор би ингээд одоо бараг 400-500 удас номоо 600 биш 3 хуудас ийм цаасан А4-ийн цаасан дээр ингээд багтаацсан араа өргөө. Тэгээд энэ айгүй хэрэгтэй. Яг нэг шалгалтынхаа анализыг хийж хад бас ингээд за энэ чинь ийм юм байгаа, энэ чинь ийм юм байгаа. Инженерээ ийм штэ гэдэг тиймэрхүү байдлаар харцдаг байсан. Энийг би тэгээд IELTS-ийн англи хэлний шалгалтанд хэрхэн бэлдсэн бэ гэж бас айгүй олон асуусан байна. Тэгээд IELTS болохоор нөгөө нэг IELTS-ийн өөрийнх нь цаанаасаа гаргасан Cambridge-ийн нэг юм 17 ном байдаг лөө. Тэрнээс би 11, 12, 13-ыг яг ажиллаж ирсэн. Тэгээд IELTS болон одоо TOEFL бэлдэх тэр тал дээр одоо тусгаалan видео хийхээр ингэж төлөвлөсөн байгаа. Тэгэхээр
тэр видеог бодохгүй хүлээж авнаа. Тэгээд хүлээж агаарай. За тэгээд өнөөдрийн видео маань ер нь ингээд өндөрлөж байна. Тэгээд надаас асуух асуултаа байвал надад ингээд Instagram, Facebook-оор ер нь комментор ч гэсэн асуух асуултаа байвал ингээд шууд асуугаарай. Би аль чадхаараа хариулж чаднаа гэж бодож байна. Тэгээд бас одоо ирээдүйд ингээд надад ингэж энэ бичлэгний санаа биш одоо энэ төрлийн бичлэг хийж өгөөч гэх юм уу тиймэрхүү санал байвал бас надад хэлээрэй. За тэгээд ингээд манай өнөөдрийн бичлэгээр өндөрлөж байна. Тэгээд энэ бичлэг үзсэнд баярлалаа. Тэгээд баяр таа.